Ер нь тэгээд одоо энэ аж ахуй нэгжүүд чи ер нь цаашдаа яаж амьдрах юм бэ? Ихэнх ажлыг нь төр булааж аваа хийчдэг. Ахад томоохон бүтээн байгуулалтын ажил гарч ирээд тендер менторт нь оролцоод ажил төрөл хийгээд явъя гэхээр шалгуурыг нь өндөр тавиад гадны компанид зориулаад тендер зарлцдаг. Тэр нь Монгол дотоодын аж ахуй нэгж гэж байх юм уу? Улаанбаатар хот энэ дээр яаж бодлогоор дотоодынхоо аж ахуй нэгжүүдийг дэмжих, бойжуулах илүү чадвартай болох тал дээр ер нь яаж анхаарах гэж байгаа юм бэ? Барилга барьсан ч гадны компани, зам барьсан ч гадны компани. Одоо тэгээд энэ дотоодын аж ахуй нэгжүүд ч ерөөсөө бүр ямар ч ажилд орж чадхаа байл шүү дээ. Сая одоо баруун бүс дээр очиод бас нэг 2-3 замын нээлтүүд болсон. Мэдээж тэр Азийн хөгжлийн банк гадны зээл тусламжаар хийж байгаа зам учраас тэгсэн байх. Дандаа гадны компаниуд л орж ирж гүйцэтгэж. Гэтэл дотоодод олон замын компаниуд, барилгын компаниуд өдөр болгон л хувийн журмаар ажил бизнесээ хийгээл яваад байдаг. Яагаад эдгээр аж ахуй нэгжүүд энэ дотоодын бүтээн байгуулалтанд оролцож чадахгүй болсон юм бэ? За Улаанбаатар нийслэлийн зүгээс бол Монголын аж ахуй нэгжийг бол дэмжиж байгаа. Улаанбаатар хотоос 2025 он дээр хөгжлийн 24 мегацлыг бол хэрэгжүүлэхээр бол зорилго тавиад бол ажлуудыг эхлүүлж байна. За энэ дээр бол бид нар олгоцсон хууль эрх зүйн хэмжээнд гэрээн дээр олон улсын FIDIC-ийн гэрээний загварчил ашиглахдаа бид нар хамгийн багадаа тус одоо нэмэн өртөг буюу төслийн өртгийн нийт 20% нь Монголын дотоодын үйлдвэрлэл буюу 51%-аас дээш Монгол эзэмшигчтэй аж ахуй нэгжүүдэд олгоно гэд олон улсад хэрэглэгддэг локал контентын минимум хэлбэрийг бол 20% гэж зааж өгж бүх томоохон төслүүдэд оруулж байгаа. Энэ төсөл хөтөлбөрөөс авж байгаа зээл тусламж бол мэдээж тавигддаг шаардлага нь тэр шаардлагыг хангасан одоо гадаадын голцоо компаниуд орж ирж гүйцэтгэхээс өөр аргагүй байдал байдаг. Гэтэл хотоос тавьж байгаа шаардлага нь 20% боломж дотоодын компаниудад туслан гүйцэтгэж хийх хэмжээнд байна гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Та нар ийм нөхцөл байгаа юм бол дотоодынхоо нөхцөлийг мэдж байгаа юм бол яагаад тэдгээр компаниудаа зориулсан дүрм журмаа эхнээс нь гаргачих болдоггүй юм бэ? Хүний сэтгэлээр хандаад ч та нар дотоодынхоо компаниудад гадна талаа хитрхи их шүтэж байгаа юм шүү. Та нар дотоодын нөхцөл боломжийг ашиглаж гаднаас босгосон бондороо бүтээн байгуулалт хийх гэж байгаа үстэй. Тэгээ тэрий чи орж ирж гадны компани аваа гараа явна. Яагаад дотоодын компани хийж болдоггүй? Энэ юм дээр та нар ер нь жоохон дотоодын үндэсний үйлдвэрлэлээ дэмжих сэтгэлээр асуудал хандмаар ах юм. Дотоодын барилгын компаниуд чинь дэлхийн зиндаанд хүрсэн бүтээн байгуулалтыг хийж чаддаг л болцсон шүү дээ. Гэтэл сэлб дид төв дээр нэг том хороолол барихын тулд гадны компани орж ирнэ гэдгийг чинь монголчууд ойлгохгүй шүү дээ. Яаж ойлгох юм? Орон сууцны хороол барихаар хувийн хвшил бүрэн чадаад байдаг. Төрөөс зарлж байгаа ажилд оролцох болохоор хувийн хвшил чадахгүй болчдөг. Ингэж хүний сэтгэлээр хандахгүй даваадлаа заа юу.